Ан 3 дугаар 100. Монголын таз нутгаас мандсан их хүч зөвхөн хоорой газрыг бус далай тэнгисийг ч эзэгнэхээр хөдөллөө. Гэвч энэ бол зөвхөн хүч чадлын тэмцэл байсангүй. Энэ бол ухаан бодол, дипломат залмихны тулаан байв. Тэмүжин хаан Солонгос улсын зөв хөдгийн жолоог залж, түүний суут жанжин мухуулай цөөнөр олныг айлгах аимшигт төлөвлөгөөгөө боловсруулж байлаа. Солонгос хааны айдас. Үнэгэн мөрний дээгүрх нууцлаг давталгоо. Монголын нууц түүхийн нэгэн мартагдсан хуудсыг хамтдаа нээцгээе. Төдөлгүй Тэмүжин зэлмийг дуудаж Хэрээдийн Хэванд элгэн. Түүний хүү ялгуугийн далдуур үйлдэн буй хэргийг хэлүүлж, юунд сайны хариу муугар харигслана гэж элчин дагсан нөхөр сэлтийг гэрч болгон зарв. Нэгэнтэйгөр бас угсааны Андон чинийг алдан улсын хэрмийн гадна суух ойр төрлийн сайн бүх ханд элгэж. 8 улсын даян хааны зэргийг нааш ирэхэд үл хүргүүлнэ гэж бичиг бариулан зарв. Төдий Мухлаа нийт 15 түмэн цэрэг шалгаж гаргаад гагц 7 түм гэж алдаршуулан тоог баг болгон цэргийг үлэмж бэлтгэсэнд Тэмүжин учрыг асуувал Мухлаа цэрэг цөөн бөгөөд тоо олон болбол сүр харин буурна. Цэрэг олон бөгөөд тоо цөөн бол сүр сая бадарна. Тэдний аюуж сэжиглэх ба хүч үл хүрлцэх нь Хэрээдэд өгсөн бичгээс эл мэдэгдэв. Иймээс энэ удаагийн гавья бүтэх нь гагц үнэн сүр хүчинд итгэжээ гэлээ. Тэмүжин толгой дохин Жононгийн сэтгэх нь миний санаа тохиолслов гэд борчиг улсыг сах гэж үлдэн Мухлааг авч 8 сарын шинийн нэгэнд тугийг дахиад тэмдэг далбаа нэгэнт дармагцаа цэргийн буу нийжгнэнд үрч 3 анги цэрэг хамтар хөдөлж Солонгос улсын зүг мордов. Туг хяра нарыг халахалж зэр зэвсэг харжигнан өнгөд хоёг гэлалзан тарган мөр тал дүрээд замд Солонгод улсаар дайрч Нөднгийн нэмж хийлгэсэн 300 солонгоцыг зэлэм хасар хоёрыг дагуулж үлэн голыг уруудан үнэгэн бүрний салбарт оруулан өөдлүүлж цэрэг гэтлэх оломд хүлээлгэхээр явуулав. Түүнээс Бэт улсын цэрэг Солонгодын цэргийг нэм байгуулж дүд замаараа Солонгод улсын баруун хязгаарт байх үнэгэн бүрэнд хурж очоод 5 хүрээ байгуулж цэргийг баахан амруулж 3 хоног байцаан боловсруулж байтал олон онгоц дараагаар хурж ирэв. Тэмүжин гайхаж мөрний хөөнд очиж үзвэл онгоц бүрийн дунд цөмөн нэг шург усгаж дээр нь морь хон яманаарсаар эвхээст дарвуул хийж энэ хэдэн өдөр бас өмнөөс салхилсанд харуулсан сум мэт түргэн хурж ирсэн ажээ. Энэ бол зэлэм Андон чин нарын гаргасан арга ухаан мөн. Тэмүжин Мухлаан хүмүүнийг таньж олж хэрэглэснийг маш бишрэв. Төдий Мухлаа мөнхөө зэлэм Андон чин хоёрыг аван 300 онгоцоор тойруулан нэгэн усан хүрээ байгуулж туг хяара шүхэр далбааг ихэд гадагсан нь холоос үзүүл хэдэн мянган онгоц мэд үзэгдэнэ. Бас тойруулж дээс модон газар холбон хашиж нойдон арсан халгавчаар халхлан хөх өвсөн бодлоор хашиж бэлэн зэлэн болгов. Тэр шөнө гахаа цагаас үнэгэн мөрөн өөдөө тэлж ихэд бэлхэн үүр гэгэрх үед бас их хур ихлэн орж 3 өдөр болж салхи сая зогсон мөрний ус татрав. Үүнд олон жанжин цэрэг манай жононд ирээдүйг айлдаж мэдэх ховлгаан өвдөс буй гэж гайхалдан бишрэв. Тэмүжин Мухлааг дуудан Солонгос улсыг байлдах аргыг зөвлөн тогтож зэлмэд Хэрээдийн бичиг ба элчийг тушаан өгч буг цагаан ханаас ял асуулгахаар элч болгон зарв. Зэлэм даруй 10-аад мөрднийг авч 2 онгоцыг холбон үйж үнэгэн мөрнийг гэдэлж хэдэн зуун газрыг шүн туршивж дараа өдрийн үдэш Солонгосын хааны суух Мөрий саран хотод хүрлээ.
Зэлэм хотод орж хэрэг уламжлах яамд хүрч цагаан хаанд нүүр золгон хоёр улсын эйдэх ба эвдэрхийг зөвлөх хэрэг бөөглөө. Энэ үед Солонгос улс хотлоор тогоо буцлах мэд бүрхрэлтэн өмч. Цэргийн мэдээний морь нэг өдөр 10 удаа довтлон ирж мэдүүлэхэд Бух цагаан хаан биеийн сүнс бийдүүгүй. Цэргийг нэгэнт цуглуулан завдах үгүй болж хараахан гар харгуугүй шахамдах цаг тул доорх түшмэл бэд улсын илч ирв гэж мэдүүлсэнд харгуугүй харшид гарч зэлмийг дуудан оруулж золгов. Зэлэм гэгэлцэн зогсож бидний бэд улс танаа эрхэн Солонгос улсын сөрөгт чинь уурга барьсангүй. Түүнд чинь хуруу дүрсэнгүй байтал юуны учир өшөө үгүй байдлаа дэгдэн хорсол үгүй байтал хумг хийсгэж манай улсыг мөхөө гэв гэсэнд Бух цагаан хаан буцаж булган надаа огт тийм учир үгүй гэлээ. Зэлэм эрхэн хаан чи үнэхээр тийм явдал үгүй гэвэл үгээ сайтрал авдаж баглах тун. Би эргэж хариулт эзэндээ мэдүүлэхэд сайн гэсэнтэй цагаан хаан тэр үгийг сонсоод зай завсар гарч цэрэг зогсогч магадгүй гэж үгүй гэж үгээ дахин давтан батлав. Зэлэм даруй дагуулж ирсэн хэрээдийн элчийг дуудан оруулсанд Бух цагаан хаан үзээд хэрдхийн зочив. Зэлэм бас тэр элчийн өврөөс Бух цагаан хааны Хеван дэлгэсэн бичгийг гаргаж олонний өмнө өндөр дуугаар уншиж сонсгоод энэ бичиг эрхэн хаан чиний бичиг мөн биз гэсэнтэй Бух цагаан хаан хааны цав цагаан царайн барааж хувирж уулан болоодох. Бух цагаан хааны мэлзээ хэрээдийн нууц хуйвалдан эл болсон. Түүх ийхүү давтагдана. Урвсан бүхэн шангаа хүртэж, эвдэрсэн бүхэн эвлэрэх, эсвэл мөхөх замдаа орлоо. Тэмүүжин хааны зарлиг нэгэнд гарч, мухуулан цэргүүд Муруу саран хотын босхонд тулж ирв. Гэвч энэ их аян дайны ард өөр ямар нууц тохироо байсан бэ?